Малын баас, өтөг бууз, хог биш баялаг. Монголчууд малынхаан баасыг аргал болгож төршөнд хэрэгэлдэг уламжлалтайч малын хашааны өтөг бууцыг бөөгнүүлээд ихэнхдээ хог болгоод л шатаачдаг. Гэтэл үнэндээ бол энэ нь хог биш баялаг ажээ. Айл болгоныг одоо юм хог болгож хаяад яахав дээ тий. Тийм зарим нь шатаагаал ээж чинь тэр чинь бас нэг амьдралд хэрэгтэй юм болгоод ашиглаж байна шүү дээ. Бадамханд 2015 онд хөдөө аж ахуйн их сургуулийг агрономч мэргэжлээр төгсөж, гачуурт компанид мэргэжлээр ажиллаж байгаад 4 жилийн дараа өсөж төрсөн сумандаа буцан ирж хоньны өтөг бууз, малын баасаар био бордоо үйлдвэрлэх ажил эхлүүлжээ. Био бордог сүүлийн 2 жилээс эхлээд сонирхож эхэлж байгаа юм. Хамгийн гол нь биднэрт одоо түүхийн эд материалууд нь бол одоо ингээл манай бэлчээрээр дүүрэн байж штэ. Өөртөө л залхуурахгүй аргал хамаал бууцаа түгээл бэлдээл авах юм бол одоо малын аралтай ялгатас арал ингэж чигийн улаанаа тийжээгээд тэгээ био бордог гаргаж байгаа. Одоо манай энэ чигийн улаанууд бол юуны орс чигийн улаан байгаа. Би одоо энэ чигийн улаанаа 3 төрлөөр нь өргөжүүлнэ гэж бодож байгаа. Хоол болохоор мэдээж ялгатас гарна да. Тэр ялгатас нь л ерөөсөө энэ бордоо болоод байгаа юм баггүй юу? Одоо энэ гард орох материалаараа л хийчээд байгаа. Эхэндээ л одоо эндээс бол бид нарт нэг чиг улааныхаа байрыг нь бариад нэг хашаа юмаа сайн бариад авах юм бол бид нараас тэгж айхтар гараад ах зардал нь баг. Ерөнхийдөө одоо нэг ингээд бордоогоо гаргаад авчих юм бол энэ бордоогоо зарж борлуулаад тэгэл нөгөө чиг улаан орхоогоо тижих зардлуудаа нөхөд авчна гэсэн. Тэрөөс энэ байгальд үнгүү хаягдаад байгаа одоо өөрсдийнхөө гар доор байгаа материалуудыг ашиглаад энэ цэвэр байгалийн аргатай оригинал ийм бордоо үйлдвэрлэж байгаа юм байхгүй. Энд бол одоо тэгж одоо энэ бордоог ашиглаад элдв янзын өвчин юм гарах үедээ гэж яах юм байхгүй. Манайх л одоо сард нэг тонн орчим бордоо ерөнхийдөө үйлдвэрлэдэг болно гэж бодоод байгаа. Яанда тэгээд одоохондоо бол энэ ерөөсөө энэ бордоо л гарсан байна. Энэ зөвхөн энэ хайрцагнаас л гаргасан. Энэ нэг сар гарангийн хөдөлмөрлөл одоо энд байна да. Тэгээд чигийн улаанаа бас өөрийн ингээд нөгөө савлаад зах зээлд борлуулж болно. Тэр нь бас өөрөө борлогдно. Энэ байгалийн гаралтай хог хаягдлыг буцаагаал байгальд нь нөгөө хэрэгтэй ер нь бол хөрс олгоод шингээж байгаа юм л да. Ядаж сардаа нэг тонн бордоо үйлдвэрлээд авах юм бол эн чинь сард л нэг 5 за нэг 4-5 га газар сэргийх боломжтой. 4-5 гааг ботох боломжтой л болоод байгаа байхгүй. Тэгэхээр чи жилд гэхээр чинь жил чинь 12 сартай гэдэг чинь нэг 50 га орчим 40-50 гааг ингээд нэг жилд 40-50 гааг сэргээгээд байна гэдэг чинь уулна тийм санаанд бол багтаад л болоод л байгаа юм. Бадамхандын хүн ардаа химийн бус байгалийн бордоогоор бордсон хүн сэргийлэхэд хувь нэмрээ оруулах гэж байгаа чин сэтгэл бас байгаль их дэлхийг хамгаалах түүний хүсэл санаачлагыг дэмжиж Монголын унган байгалийн хүлцэл тогтворжилтыг ханхан төслөөс олгосон санхүүжилт түүний эхлүүлсэн ажлыг нь өргөжүүлэх боломжийг нээж өгсөн байна. Төслөөс одоо төмөс хүнсний ногооны одоо энэ хорхоонхоо тижээлийг авч байгаа. Тижээл эхний удаадаа тижээлээ авч байгаа. Тэгээд 20 дугаарт нь гэх юм бол хашаагаа авч байгаа. Олон насныхаа өрийг авч байгаа. Тэгээд юу авч байгаа? Модны өрсөлгөө гэж авч байгаа. Тэгээд энэ юуныхаа цементэн талбайхаа санхүүжилтийг бас авч байгаа. Би ч одоо энэ талбайгаа мод үржүүлэхээр энэ бууцаа бордоогоо хэрэглээд мод үржүүлэхийн газараар болгоод бас хажуугаар нь ногоон тижээл нутгшуулна гэж оролдоод байгаа шүү дээ. Ямар ч тач тэдгэрийг бол нутгшуулсан модоо за одоо энэ намар тарилаг чинь 4-5 төсөл дуусгаад бол ямар ч тач жимсээ өгсөн л байх юм байна манай мод бол. Байгаль дэлхий ингэж доройтож байхад хүмүүс бид баян чинэлэг байгаад ч яах вүлээ дээ гэж би боддог. Чадах хэмжээгээр хүн бүхэн хувь нэмрээ оруулах хэрэгтэй байна. Тийм болохоор юун төлөө би агрономч мэргэжил эзэмшсэн билээ. Өөрийн хувь нэмрээ оруулъя гэд энэ ажлыг эхлүүлсэн гэж Бадамханд ярьж байна. Ер нь бол хөрс бол байгалаараач тэр хүний буруутай үйл ажиллагаанаас тэр их илэгдэж байгаа. Тэр байгалийн илэгдлийг ядаж одоо айхтар сэргээгээд бүр тийм одоо 10-20 жилийн өмнөх шиг болгож чадахгүй маа гэхэд одоогийнхоос нэг дөрөт болохгүй байх юмсан гэж миний өрөөсөө энэ мэргэжлийг эзэмшснээ энэ ажлыг хийж байгаагийн одоо гол зорилго тэр байгаад байгаа юм. Монголд хамгийн элбэг байдаг төдийгүй үн хөлсгүй олж авч болох малын баас өтөг бууцыг баялаг болгож байгальд ашиглан хүн ардаа аюулгүй хүнсээр хангахад хувь нэмрээ оруулахын төлөө хичээж яваа Бадамхандаа амжилт хүсье.
их байгальдаа ээлтэй хандцгаая. Монголын унган байгалийн хүлцэл тогтворчлтыг хангах нь энэ шүүр төсөл.